За дээрээс нэмэгдээд нэг Аз лиг онор Япон лиг онор байгаа шүү дээ. Асахаро Катаока гэж. За ингээд Дархан Юнайтед багаас эхний оноог авч байна. Хүний илүүтэй тоглох боломжтой. Мөнх золбоо өөрөө бүтэн талбайг дуулаад явсан. За тоглохын амжилт болсон жадаа садлаа. За үлзий өрших хурдаар хэлвэрсэн хамгаалагч урд биеэсэн гой дамжуулцыг үлдээсэн дүлгөөний товтлогоо. Өдөртэй байна. Яасан Петр Жог хангалттай зайвуулсан холын зай шидэлтнээр давлаа. За араас орж ирээ дүлгөө нэмээд татгачлаа. Одоо энэ гарааны бүрэлдэхүүн бас гар суулгаар хэмжээний залууд өгч байна. За саруулгын үгсэн дамжуулалтаар дүлгөөний тоглох амжилттай болсон. Онооны тэргүүлээ алдсан. Марлон Джонсон дамжуулалтан дээр ингээд Жог хүрээд урагшаага өгсөн бөмбөг. За мөнх хоёр гараад ирж зэрэгэн дээрээс төгсөх боломжтой. За энэудаа хөвгөн төгсгөлээ хийж байгаа юм байна. Зарим өмнөх тоглолтуудаа улирлын өмнөх эхний хоёр тоглолттой харьцуулбал бол Юнайтед нэгдүгээр үе цуган боломжийг эхэлж байгаа. Хариу шийдэлтэй амжилттай болсон. Экваторын саруул эрдэнэ. Джонсон руу өгсөн дамжуулалт ихээгүй дамжуулалт дөлгөө бөмбөнд хүрсэн ч тасалж чадсангүй. Доор өгсөн Дашочор алдаатай төгсгөлийг амжилттай болголоо. Харин за Жог гарч ирээ бөмбөгийг авч байна. Таслан авсан Петр Жог тулууд гой дамжуулалтыг хараад өгсөндөө тулуугийн олын зай шийдэлт оновчтой боллоо. Тулуу дээр төлөвний хамгаалт тун ойрхон болж байна. Петр Жог өөрөө нэг тон шот дундаас шидсэн шидэлт нь ойгоод гараад ирснийг нь принципалсыг нэмчлээ. За тоглолтыг гараанаас эхлүүлсэн бол Жогийн тоглолтоос төдийлэн сайн болохгүй байгаа. Мөнх хоёр баруундаа өөрөө яваад орсон бодогтой байг. Өөртөө маш хэлбэрхэн онголглоо сая. Ирчээжсэн гоё аваад орчлоо тийм. Эргэлжигээрээ тесэрчлээ. Хариу шидэлтийг дүлгөө унагсан. За Синкелславсан Эрдэнэ доор атгуулсан. Гоё дамжуултыг өглөө тоглох амжилттай. Мөнх төвшний хамгаалалт тоглож байгаа. Нэлсэн баруундаа залаад гоё зай гаргалаа. Өндөр хамгаалагчийн гарыг дагуулсан тоглох амжилттай. За буцаад дөрөв бөмбөгийг авсан мөнх төвшний өндөр хамгаалтыг хийж байгаа. Нэлсэн. За үлийн ажиллагаа алхамдаа домруулсан тоглох амжилттай. Итгэлтэй байгаа болоо да гоё дамжуултыг зөв рүү гаргасан Масахара хөдгөөн дээр зөрөөд дундаас шилт амжилттай. Систем зузаан сайн бүрэлдэхүүн байгаа даа. Гоё дамжуулт ирсэн модогтал байгаас Дашочор ээлж тоноогоо авч байна. За дүлгөөн дээр бөмбөгөрсөн хангалттай зай гарсан Гавигийн дүлгөөний холын зай шидэл цагаар дунлаа. 20 онооны зөрүүтэй тоглолт. Агаард нь маш их хурдан тоглолт хийлээ. Нэлсэн ахаад өөрөө тоглохоо хийсэн тоглохоо авсан 2 дахь бодлыг үүсгэсэн дүлгөө олон зай шидэлтэй амжилттай болсон. Дархан Юнайтед баг ердөө 1 онооны зөрүүтэй. Сүүлийн шидэлтэн бүр 1 онооны зөрүүтэй болж ойртуулаад байгаа. Марлон Джонсон сулалсан шидэлт унсан. Дархан Юнайтед дахин онооны тэргүүлийг авлаа. За 1-р үеэс хойш онооны тэргүүлээ буцаагаад авч байна. За бөмбөг таслагдсан үлзий өрш хуршаа хурдаар илүүргээд ороод ирсэн. Загстер үеийн төгсгөл Дэвс онооны тэргүүлийг авлаа. За мөнх золбоо нэгдэн тоглолтыг гараанаас маш сайн эхлүүлсэн тоглогч 2-р хагасдаж гисэн ихний бодлогыг амжилттай болголоо. Залгуулт бол маш том үүргийг үзүүлсэндээ үлзий өрших зүүндээ урдаар илүүргэсэн тоглох амжилттай. Австэл байгаа цөөнгүй дооног авсан. За зөрөөд мөнх золбоо тэр доор нь хариу гэнэглөө. Дүлгөөнд бөмбөгийг өгөх гээд байна да. За Марлон Джонсны эсрэг нуруугаараа ямар гоё иргсэн бэ? Гавигийн дүлгөөний тоглох оновчтой боллоо. Оноо аваагүй тоглолтыг хэмжлүүлж байна. Амжилт ирсэн мөнх хоёр сул шидэлт оновчтой болсон. 4-4. За анхны 3 оноогоо авч байна. За мөнх золбоо энэ принципал сингийн эсрэг ямар хэцүү довтлогыг зэрэг зунгаач бай. За буцаад үлзий орших дүлгөөний эсрэг заслан дуудсан. Үлзий орших дамжуулт өгсөн саруул эрдэнэ Синг довтлогоос гол унжгаа. Синг эргээд дундын зай шидэлт амжилттай. Гоё шидэлт байлаа принципал Синг. Джонсны дамжуулт Дашочор Сумьязар за шууд аваад шийдсэн самбарцсан шийдэлт оновчтой боллоо. Нэгсээр давард нэг довтлогч сул гарцсан байсан. Тэр нь дүлгөөн болж таарлаа. Тоо 57 дээр тэнцлээ. Дашочор за дундаас шийдсэнгүй зөрөөд орох үед нь принципалсын гэлж таалт. Хоёр тоглогч нэлээд хүчтэй мөргөлдсөн дөө. Марлон Джонсон 3 онооны шийдэлт дунглаа. За дүлгөөн гардан за тэр дүлгөөний бүр хүмсээ садарсан байгаа харагч байна сэлээ. Гарц багсан буцаа. Нэлсэн мөнх хоёр түндэр хамгаалтыг хийж байгаа. Нэлсэн ахаа зүүндээ өөрөө яваад орсон. Энэ удаад автлах амжилттай. Тулуй. За
Хоолтны заслаа авсан. Тулын өөрөө баруундаа дайраад орсон. Самбарцсан төгсгөл амжилтгүй болсон. Синки нэмсэн төгсгөл. 2 оноо боллоо. За өөрөө энэ удаа баруунд залж ороод гой дамжуулт ирсэн. Мөнх золбоогийн бөмбөгөөлт 2 оноо боллоо. Маршал за Жок 4-р үеиг холбоод гарч эхлүүлж байгаа. Буцаага дамжуулт авсан. Жокийн шидэл дууссан. За энэ бол SJF-д бол маш хэрэгтэй чухал шидэлт байлаа. Ашиг хэрэгэлцэж байгаа болоо. Нэлсэн за нэг дохоод бие өгцөн. Довтлогыг тооцсон нэмэлтний шидэлтийг гүйцэтгэхээр боллоо. Матотис голжуулагч өнгөрсөн 2 тоглолтод 4-р үеийг дандаа Джонсонгоор явж исэн бол өнөөдөр бол гарцаахгүй Нэлсэн арай үр дүнтэй байна л да. За гэх мэтчлэн довтлогоонуудтай. Алдаа авах юм уу амжилттай олоод байгаа. Гайрт нь шидсэн. Ганц олонны гайртны 3 оноо. За ингэстээр тоо тэнцэж байна үзэх штэ. FC-д бас бүсийн хамгаалтын үлгэснээс шийгээд байгаа да. Нэлсэн за энэ гол тендийг болцсон бахаа сайн. Өнөөдөр бөмбөг өрсөндөө холын цай шидэлтийг гүйцэтгсэн шидэлт нь арай дутуу гарсан түлхүүн дээр 2 дахь боломж үүссэн доор содон жамц суларчжээ. За мөнх золбоо баруундаа злаа авсан Масахаро шидэлтэн дээр үлдсэн байд маш том зай гарсан Масахарогийн 3 онооны шидэлт амжилттай болжээ. Гангстер 5 оноо дэргүүл Дархан Юнайтед тад бий боллоо. За энэ дөрөвчийг өнөөдөр ерөөсө 2хан тоглооны орлоо хийсэн. Хоёулангийн амжилттай болгосон бол нөгөө талд Гайртны 2 дахь холын зай шидэлт цагирах дунж байна. Мөнх золбоо дээр үрээд ирсэн. Мөнх золбоо өөрөө дайраад орсон төгсгөл оновчгүй. Аваад нэмсэн Дашочор 2 оноо олголоо. Жок. За зүүндээ цлавсан буцаага дүлгөөнд үлдээсэн дүлгөөний хөөргсөн тоглох амжилттай. За буцаад гар дээрээс мөнх золбоо гарч ирээд бөмбөгийг авсан. Гайрт нэг өөрхөн хамгаалдаг гэж бод довтооноос гол унж байна. Мөнх золбоо степ бэк 3-аас холын зай шидэлтийг амжилттай болгожээ. Дашочор зай гараад ирсэн 3 оноо шидэлтийг амжилттай болгосон. Маш хүнд цогцолтууд Дархан Юнайтаас 2 дараалал холын зай шидэлтийг заграх дургайлаа. Энэ үед SJF-с засварлагаас за Гайрт гарч ирэх бөмбөгийг авсан. Гайрт нь дайраад орсон. Дундаас шидсэн. Гайртны шидэл оновчтой. За тулуугийн үед 3 жилийн гурвангийн энэ тоглолтод амжилттай болгоцсон байгаа. эхний шидэлт амжилттай болсон. За гурвангийн амжилттай боллоо гэж бодох зүрх Дархан Юнайтаас завсралга байхгүй. 3.3 секунд бүтэн төлбөй туулах шаардлагатай болно. Тулуугийн 2 дахь шидэлт муу амжилттай. За сүүлийн шидэлт. За том 50 байгаар жишөө тулуу. За 90-91 манай за 90-91 байгаа. Сүүлийн шидэлт амжилттай авснаар тоо 91 дээр тэнцлээ. За зөрөөд дамжуул таслагдсан дүлгөөн аваа шидэх үед. За бөмбөг цэгрэх төрсөнгүй. Төөрөлсөд орсон. Буцаад гаргасан амжилт мөнх 2 зөрөөд орсон. Дүлгөөнд үлдээсэн. Дүлгөөний дундын зай шидэлт самбартаа дунж байна. За сая бол бас нэмэлттэй бодлого гэдгийг чи өвчтөс сануулад авах шиг байна. Энэ бол яг энэ өсөрж өгсөн санаа одоо 2 цэн юм амжилт бол хамгийн муу дамжуулт байх шүү дээ. Тулуугийн шидэлт оновчтой болсон. Петр Жок. Азун руу яваад орсон Жок цагны нөгөө талаас ямар гоё уран тогтолцоо байна. Гангстер ихснээс хойш оноо авч амжаагүй байгаа Сумья Авзар. За Барсуулт татгуулсан Барсуулт эргээд дундын зай тоглох амжилттай. Гайрт нь өөр дөр 2 талаад бөмбөг шилжсэн. Петр Жок дээр дүлгөөн тосоод их сайн хамгаалтыг хийсэн гэхдээ дундын зай шилжтэн дээр хангалттай том зай үлдээлээ. Гайрт нь за баруундаа яваад өөрөө самбарцсан их хүн довтлогоо амжилттай болголоо. Ингээд 12 онооны зүрх. Энэ тоглолт бол эмэгтэй лигийн стот болон Aldi Wings гэсэн багуудын тоглолт байгаа. За эмэгтэй лиг маань бас 195 14 онооны зүрхүүдээр SJF-г Дархан Юнайтед нэмэлт цагт дуулгаж явлаа.